Энэ удаад бид нүгэл үйлцэн ч аврагдана гэдэг сэдвийн дагуу манай сүм итгэгчид гэрчлэн хуваалцаад бэлэн болсон байна. Гэрчлээ эхлэх юм Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон Хурын цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. Одоо нүгэл үйлцэн ч аврагдана. Тэ? Аврагдсан бол аврагдсан. Харин одоо шагнал буюу титэн байдаггүй гэдэг яриа байдаг. Энэ бол итгэгчдийн донд маш их яригддаг. Олон одоо итгэгч хүмүүс бол асуулт болгож бидэнд тавьж байгаа учраас энэ асуултанд хариулах үднээс бид өнөөдөр гэрчлэн хуваалцах гэж байна. Итгэгч хүн нэг л аврагдсан бол аврагдсан юм уу? Аврал юу алдагдах уу гэдэг асуултыг би тавья. Хүн авралаа алдаж болох уу те? Нэг л аврагдчихвол одоо тэгвэл болоо юм шиг нүгэл үлдээд одоо шагнал байхгүй болохоос биш. Аврагдцсан гэдэг. Инхээр бүгдээрээ л аврагдаж байгаа шүү дээ. Нүгэл үлддэггүй одоо шагналгүй юм байна. Нөгөөх нь бол итгэцсэн юм байна. Нүгэл үлдсэн ч нүгэл үлдээгүй хүн тэтмээ авчдаг. Нүгэл үлдсэн бол аврагдцсан гэдэг. Ингээд бүгдээрээ болцсон юм шиг санагддаг. Ийм ойлголт байдаг. Тэнийг бол Библийн дагуу бид тайлбарлаа. Одоо нотолч тийм. Тайлбарлая. Тэгэхээр нөгөө яг хуучинч гэсэн яг нөгөө итгэвч болсныхаа дараа яг би ч гэсэн яг тийм л ойлголттой байсан. Яг нөгөө эзэн дээр итгэл ингэнгүүт угаасаа нөгөө чи аврагдсан, чиний бүх гим нүгэл уучлагдсан гэж тэгдэж штэ тий. Есүсийг гэрээ чи үнэхээр зүрхсэтгэл оруулж ирээд эзэнэ итгэх юм бол чи ийм нөгөө юм бичгтээ цагаан цаастай байсан бол эзэнд итгээд чи бүр ингээд бүр юу ч бичээгүй юм цагаан цаас шиг болж чиний бүх гим нүгэл уучлагдсан гэдэг тийм ойлголт. За уучлагдчихлаа. Тэгээд ингээд итгэлийн амьдралаар ингээд явж би уучлагдсан ш. За тэгээд гимшүүл чиний бүх нэгэл уучлна гэдгийг бас мэдсэн. Тэнгүүтээ яах вэ гэхээр нүгэл хийгээд ч юм уу те худлаа хэлнэ. Тэгэл ингээл гээл ингээл найзуудаа янз бүр шоудна. Тэгэл тийж явахта тэгэл дараад нь сүм дээрээ ирээл гимшчихдэг. За бурхан минь уучлаарай гэл. Тэгэл маргааш нь би аврагдсан гэл. Тэгэл яг л миний амьдрал энэ байсан байгаа. Тэгээд нөгөө яг энэ сүм дээр ирээд үнэхээр аврал гэдэг чинь энэ зүйл биш юм байна. Өнөөдөр гим нүгэл тэ үйлдэлээ. Ингэх тусам би яаж юм гэдгээ Есүсийг дахин тэр загалмаа дээр би цовдлоод дахин тэр зовлонг би гаргаад тэнгуүтээ тэрийгээ би үнэхээр зүрх сэтгэлдээ хүлээж аваагүй. Угаасаа л Есүс миний өмнөөс өгсөн юм чинь загалмаа дээр цовдлогдсон юм чинь би яадий тэ би гимгүү болцсон юм чинь гэсэн зүгээр л яг өнгөц зүйлээр ингээд нөгөө амьдраад тэрийгээ ингээд олж харсан. Тэгэхээр нөгөө нэг бас хэлсэн байгаа шүү дээ тий. Нөгөө Иохан 1-р Иохан дээр нөгөө нүгэл үлддэг нь бол диаволынх юм аа гэд тий. Нүгэл үлддэг нь диаволынх юм аа. Диавол нь эхнээсээ л нүгэл үлдсэн. Диаволын үсийг устгахын тулд Бурхны хүү үүнд илчлэгдэжээ. Бурхнаас төрөгч бүр нүгэл ис үлддэг. Учир нь Бурхны үр түүн дотор оршдог. Тэрээр Бурхнаас төрсөн тул нүгэл үлдэж ис чадна. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээрээ илчлэгдэнэ. Зүвийг үйлддэггүй нь ах дүүгээ хайрладгүй нь Бурхных бишээ гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр бүр энэ үгийг сайн мэддэг. Тэгсэн мөртлөө за нэг л удаа хүн юм чинь нэг л удаа худлаа хэлнэ штэ. Хүн юм чи яагаад тэг угаасаа ийм байж болно штэ гэд яг энэгээр ингээ өөрийгөө зөвтгөөд яг энэ зүйл нь яг энэ газар дээр яг диавол дотор хинт хариалагдж байгаа нь л явж ийснэ ингээд олж харсан байгаа. Тэгэхээр нүгэл санаатай ч хийчээд, самсргууч хийчээд гимшээл одоо Есүс уучлалтай өмөр эзэн штэ гэл ингээл өөрөөрөө хураал хэдий болтол явах вэ? Энэ бол одоо аврагдсан. Яагаад тэгвэл нарийн зам дээр гараач, уралдааны зам дээр гараач. Нарийн хаалгаар орно штэ тэгэл тийм. Аврагдана гэдэг өөрөө ганцхан удаа аврагддаг бас зүйл бас биш болж тараад штэ. Тэгэхээр тийм итгэж, бурханд итгэж үнэхээр гим нүглээ нэг удаа гимшиж бид нар аврагдах эрхээ бол авж байна. Энэ бол бас нэг урт хугацааны нэг хаялал яригадаад байна штэ тий. Тий. Аврагд эхлээд эрхээ аавна гэж ярьсан шүү дээ. Эрхээ авчаад одоо кино үзэх бол кино театрт орох эрхээ авчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээ цаашаага яг хөө тэр орох эрхээ авчиж харин цаашаага биднүүд нөгөө итгэлийн хувьд бид нөгөө ариусгалын замаар тэр авралын замаар өнөхөр явсаар байх байгаа байхгүй. Түүнээс одоо өнөөдрийн тавьж байгаа асуултын дагуу бол
та нар нэг л аврагдсан бол авралаа алдахгүй гэдэг энэ теологи те энэ бол буруу юм а гэдгийг залруулахын тулд бид нар бас ярьж байгаа л да те. Иймэрхүү ойлголт маш их өргөн яригддаг юм байна те. Тийм учраас одоо итгэгчид эргэлзээтэй, асуулттай тэгээд одоо аврагдсан л хийн тэгээ юу гэсэн үг вэ гэж байгаа те. Энийг одоо бас бид нар өөрсдийнхөө хэмжээнд нэг талаас нь одоо ойлголтын зэгцлэхийн төлөө үгүй ерөөсөө тийм хоёр үзүүртэй юм байхгүй ш. Аврагдахгүй. Яавал аврагдахгүй вэ гэдгийг ярих гэдэг шүү дээ. Тий. Аврагдсан бол тэгээд нөгөө хэрвээ чи итгэгч нар ингэж ярьсан одоо итгэгч нар гим нүгэл өөрийн гимтэй зан чанараа засаж чадахгүйгээр гим нүгэл үйлдэд явж гинэ гэж хөндөж байгаа байхгүй тэр одоо бурхны хүн. Тэгэнгүүт л нөгөө тэр пастор тэгээд өнгөт л гим нүглээ үйлдэж байгаа. Тэгтээ та нар гим нүглээ үйлсэн ч ихсэн авралаа алдахгүй харин та нар титэн байхгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэр одоо бидний нөгөө юу сонссон тэр номлолын хэсэг байгаа шүү дээ тий. Гэхдээ та нар титэн байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ тий? Тэгэнгүүт л нөгөө за тэгвэл титэн байхгүй гэвэл би өнөөдөр энэ аврагдсан итгэгч хичээд махан биеэрээ өөрийнхөө одоо дур зоргоор би титэн авахгүй маш олон итгэгч нар аягүй ингэж амьдарч байгаа шүү дээ. Өө за аврагдсан л юм чи миний аврал алдагдахгүй харин би өнөөдөр би махмынхаа хүсэлд ачаал тэр хуучин хүнийхээ дур зоргоор хүслээрээ амьдарсан ч титэн бол авахгүйгээр деваачнд очих юм байна гэж ойлголтоо яваад ахаар өнөөдөр бид нар яг жинхэнэ тэг гэрэл давс болж жинхэнэ бид нар дотроос нөгөө хуучин хүн маань одоо бурхны хүсэл бол хуучин хүний маань сайжруулах биш харин бүрэн өхүүлээд шинээр Христ дотор амьдрах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний яг эсрэг болчихж байгаа байхгүй. Тэгвэл энэ Матай 5:27-аас 30 дээр бол ингэж байгаа байхгүй. Чи бүү завхаар гэснийг та нар дуусна. Харин би та нарт хэлье. Маш нарийн болж ирж байгаа байхгүй тий. Махан биеэр үлдэх завхаарлаас илүү би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг дачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарыг одоо бүр маш юм цалга баттай тэр амьдрал руу дууцсан байгаа байхгүй. Зүрхэндээ гэж байгаа байхгүй. Тэр завхаарл, тэр гим нүгэл бидний зүрхэнд үлдэгддэг байгаа байхгүй. Тэ? Тэгэнгүүт баруун чин чамайг бүдрүүлвэл ухаж аваад хай. Учир нь бүтэн бие чинь тамад хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй чамд дээр гэж байгаа байхгүй. Баруун гарт нь чамайг бүдрүүлвэл тастаад хай. Учир нь бүтэн бие чинь тамад хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй байсан дээр. Яагад бол чиний сүнс сэтгэлийн аврал чухал гэдгийг хэлдэг байгаа байхгүй. Гимиг бурхан ийм хэмжээний бүр гараа тасдаг гэж ийм хэмжээний одоо бүр ингэж жигшдэг гим нүглийг үзэн яддаг. Яагад бол бидний гим нүглийг ялан дийлэхийн тулд бурханы хүү загалмаа дээр бидний нүглийн өмнөөс цовдлогдсон байхад бид нар Есүсийг дахин цовдлох уу тий? Цовдлогдоод бидэнд үнэхээр гимээ ялан дийлэх тэр дахин амьдлтын хүчийг биднэрт өгсөн байгаа шүү дээ тий? Ариун сүнсээр дамжуулан. Есүс Христ өөрөө ариунаас ариун нэгэн. Тэгээд бидний уншдаг одоо ариун библийн номын шинэ гэрээний Матай 7:21 дээр хэлэхдээ намайг эзэн минь гэсэн болон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал орох уу орохгүй юу түрүү асуусан тийм ээ. Тийм хүн авралаа алдаж болох уу гэж асуусан. Харин тэгэхээр болно. Яагаад болох вэ гэхэлэр бид нар Есүс Христийг дахин ирэх хүртэл одоо нэг удаа эзэн минь ээ та ингээд миний аврагч эзэн юм байна гэд гимшээд амаараа бүлээн зөвшөөрөөд тэх нь хангалттай бус байгаа. Тийм болохоор тэр нь нэг удаа хэллээ аврагдлаа тэгээд итгэлээ сахиж амьдрах нь хамгийн чухал байгаа. Ариун сүнсэн дуулууртай байх түрүү нөгөө Есүс зөвхөн тийз авсан юм а тийм ээ тоолд үзэхэд зөвхөн тийз авсан. Энэ зөвхөн тийз авсан тэр кино үзсэн гэсэн үг бас биш тийм. Энд чинь нөгөө энгийн юутэй харьцуулж хэлээд дандаа хурд ойлгохын тулд тийм. За бас нэг ишлэл байна. 1-р Тесалоник 5:23 дээр амар тайвны бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гим зэмгүй байх болтугай. Тэгэхээр эзэн Есүс Христийг ирэх хүртэл ихлээр чинь миний түрүүний хэлснээр те би яг ингээд нэг аялал түрүүн маань хэлсэн шүү дээ.
аялал юм байна. Ганцхан удаа Есүс Христ та бол аврагч юм байна гэд ганцхан удаа хэлсэн хангалттай биш юм байна. Бид нар итгэлээ сахиж амьдрах, өдөр бүр Библийг унших, ариун сүнсэн дуулууртай байх, түрүүний нөгөө хэлсэн гэм нүглүүдийг үлдэхгүй байх, тий. За бас нэг шинэ гэрээний хэсгээр Галат ном дээр байдаг. Галат номын 5:16-аас 25 дээр харин сүнсээр яв. Тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие сүнсний эсрэг хүсдэг, сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмсыг чинь хийлэхгүй тулд махан бие ба сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулинд дор байхгүй байна. Идүүгээ махан биеийн үлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарл, бузар байдал, тачаангуй байдал, шүтэн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архиталт, утга учир өгөө наргиц ингэх зэрэг нь юм. Би урд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлийг үлдэгчт нь Бурхны хаанчлыг өвлөхгүй. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм аа. Есүст хамаатай хүмүүст өөрсдийн махан биеэ бузар хүсэл тачаалынх нь хамт загалмаад цовдлсон ажээ. Хэрв бид сүнс дотор амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Тэгэхээр яг л аялал төрөний. Тэгэхээр ингээд яг Библийн үгнүүд маань яг бид нарыг яг хэрхэн яаж амьдрах ёстой юм гэдгийг яг ингээд заагаад хэлж байна. Тодорхой заа. Юу яг тийм. Тэр аврал бол гэрцаагүй алдагдаж болох нэ гэдгийг бүр хэлчлээ шүү дээ тий. Махан биеийн үүсийн дагуу сая хэлсэн тий. Тэр зүйлүүдээр хичнээн бурхан дээр ирсэн ч гэсэн махан биеийн үүсийн дагуу явж үйлдээд тэгхэл юм бол буцаад та авралаа алдчих шүү. Бити би Христэд итгэсэн, би авралд очино, би титэм авна ч юм уу. Өөрийгөө бити тэгж хуураараа бити ингэж хуурамчаар өөрийгөө өөрийгөө л хуурч ийн гэсэн үг шүү дээ. Хин нэгнийг ч юм уу харагдах чуулганыхаа итгэгчдийг ч юм уу пасраа ч юм уу хин нэгнийг хураад би өстой бүрэн төгс гэж байгаа биш. Та өөрийгөө л хуурч ийн гэсэн үг байхгүй тий. Яг үнэ энэ ойлголт нь маш аюултай. За өөрийгөө хуураа зогсохгүй яг тэр өөрийнхөө ойлгосон ойлголтоор бас гэр бүлийнхнийхээ бүдрүүл нь, ойр тойрныхаа бүдрүүл нь ерөөсөө аврагцаа тэгэл болоо штэ. Болцсон штэ л гэл ингээд гин үлдээд яваад байдаг. Ингээ олноороо одоо өргөн хаалга, өргөн зам руу орно гэсэн штэ. Нөгөө нарийн замаар цөөн нь ордог юм аа. Тэгээд аачин хүртэл яг энэ дээр л бас яригдчих байгаа. Тэгэхээр ингэж бие биенээ ерөөсөө бүдрүүлж болохгүй маяг гэх юм бол үнэхээр гин зэмгүй амьдрах. Гим гэдгийг бол маш нарийнаар бас ойлгож иж үлдэхгүй байх ёстой ч юм шиг. Ёстой л доо ерөөсөө. Гим гэж юу вэ? Юуг яасныг одоо гим гэдэг юм бэ гэдгийг бас мэдхгүйгээс ч болж зарим нь бол өөрийгөө өнгөөлж өөрийгөө хорсоол байдаг болов да. Тэг бүх зүйлдээ ариун бахан тий. Сүнс сэтгэл биет нь бидний эзэн Есүс Христийг ирэх хүртэл бүрэн хамгаалагдсан байх болдог гэж шүү дээ. Тэгэхээр махан биеэ тэгээ зүрх сэтгэлдээ бодлороо оюун бодлороо тэгээ зүрх сэтгэл дээрээ нэгнийг л ингээ бодох төдийдэл тэр чинь гим болоод ш. Эзний өмнө нөгөө нэг эсэргүүцэл тэрслэл ингээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа л Бурхны өмнө гим болгон адилхан утгатай гэж бичигдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр гим бүр амар хүн алхаас илүү зүгээр л эзнийг эсэргүүцэж байгаа ч юм уу түүний эсэргүүцэж чинь гэдэг чинь одоо ингээд бити тэр тийм зүйл хийгээрэй гэд махан биеийн хүслүүдийг хэлсэн байхад тэрийг хийж гинаа л гэдэг чинь эсэргүүцэж гинаа л гэсэн үг шүү. Тэгэхээр гим болгон эзний өмнө ижил утгатай учраас гим хийж л байвал авралт бол орохгүй юм аа. Би бол шагналд орохгүй юм аа. Би тэр барай уралдаанд би гүйж чадахгүй байна. Тэ би бол доголсон байна ч юм уу. Тэгж өөрийгөө тэгж харах нь шүү дээ. Түрүү тэр эзний үгээр эрс шулаа хэлдэж штэ. Тэгэхээр бид нар энийг би одоо урд нь хараа эзнээс эмээх үгээр хүлээж авч чадж байгаа байхгүй. Урд нь болохоор би чинь бас ингээд нөгөө хөвч хүндэгдөөгүй юм уу эсвэл ингээд нөгөө зүрх сэтгэл маань ингээд бүр угаагтай цэвэрлэгдээгүй болохоор нөгөө эний чинь зүгээр уншаад ингэж чинь гэл ингээл өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд уншаар чинь тэр зүрх сэтгэлийн гим тэр завхаарл тэ зүрх чинь ёрын муу байвал зүгээр л гараа дастаад хай гэдэг чинь
махан биетээр шууд ярьж штэ. Гар маань дасраад ингээд дасарсан гартаа тэ байвал хүн ингээд шаналаа тэрийг харах болгондоо би нөгөө гим үйлцэн учраас би ингэж гар маань ингээд дасарсан. Би яах юм? Үнэхээр миний сүнс сэтгэлийн аврал тийм чухал. Та нар там руу та нар явахгүй нэгэн тал аврагдсан бол гэж бас айгүй их үг яриа итгэгчдийн дунд байдаг байхгүй юу? Там явахгүй гэд. Энд л бурхны үгэн дээр болохоор та нар гимнүгэл хийх юм бол үзэн ядах юм бол ах トゥ угаа үзэн ядах юм бол чи алуурчин гэж хэлсэн. Та нар гимнүгэл хийх юм бол та нар зүгээр л там руу явна шүү гэд анхааруулчаад байхад бид нар зүрхэндээ эзнээс эмээх үгээр хүлээн авч чаддаггүй. Ийм байдаг юм. Нөгөө таны хэлсэн дээр ингэсэн байдаг шүү дээ. Ах トゥ усаа тэнэг гэж хэлгээд чи галтаа тамд орох хангалттай шалтгаантай гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи ингээл бидний анх бүх хүнсний хүсэлж болгон дээр ирэл гимш гэл тэнгуут за би гимший гэл тэнгуут миний дотор тэр гимшил төрхөө гадсан байхгүй аюу хэцүү гадсан. Тэгэл маш их гуйсан, маш их ингээ залбираад гуугаадсэн чинь нэг өдөр миний зүүдэнд надад харуулж байгаа нь юу байсан гэхээр би нэг хүнийг хараад нэг тэнэгчтэй гэж тоглоомор хэлж байгаа байхгүй юу. Гэсэн чинь бид нар нөгөө нэг хүмүүс бинийг хараад хөөрдөг ч юм уу эсвэл нөгөө нэг одоо юу гэдэг хин нэгнийг хараад ёо энэ нэг тэнэгчтэйгээ тоглоомор хэлдэг штэ. Тэр үед би тэр хүнийг хараад нэг тэнэгчтэй гэж хэлэх үед миний зүрхэн дотор нэг юм гимшил ингээл ороод ирдэг байхгүй юу. Тэгтээ зүүдэндээ. Тэгэл босоод гимшсэн. Би тэгэхэд бүр амар гимсэн. Яг тэгэхээр зөвхөн тэнэг гэж хэлэх нь хангалттай тамд орох хангалттай шалтгаан гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр тэнэг гэсэн үгнээс болж тийм их гэмшил ирж хахад тэрнээс цааших зүйлүүд ямар амар зүйлүүд байх вэ гэж тий тэнэг гэсэн үгийг өнөөдөр хүн болгон дураараа хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь хүртэл галтаан тамд орох хангалттай шалтгаан гэдэг чинь тийм хүчтэй байгаа байхгүй. Тийм үр дагавартай маш их үр нөлөөтэй зүйлүүд байгаа. Тэгэнгუთ тэрийг айгүй их нөгөө нэг юм хөнгөн авч үзээд байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо ингээд Библийг биднэрт ингээд өгсөн шүү дээ. Яагаад тэгэхээр Библи дээр амьдрал дээр ингээд та нар яаж явах, хэрхэн явах гэд бүх зүйлийг бидэнд бичиж өгч байгаа шүү дээ. Тэнгууд Библийг уншаад бид нар зүрхэндээ итгээд амаараа хүлээн зөвшөөрөв бид нар авралт орох юм гэдэг үгийг аваад хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ за тэрнээс цаашаа яаж амьдрах вэ гэвэл бити завхаар, бити гимнүгэл хий гэсэн бүх зүйлүүдийг нь хараас нь бичээд өгсөн байхад тэр үгнүүдийг нь илт эсэргүүцэж байгаа гэсэн үг байхгүй. Яг тэгвэл чи эдрийг хийсэн чи авралт орно гэдэг чинь Бурхны үгийн талыг аваад талыг эсэргүүцэж байгаа. Тэгвэл энэ жинхнээсээ Библийн тэр бүтэн жинхэнэ үнэн ойлголт ирэхгүй байдаг байхгүй. Тэнгууд яахан араас нь дагалдаж ирэх Бурхны гой гайхалтай аврал тэр бүх зүйлүүд байхгүй болж байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр бид нэр одоо нэг аврагдаад гим нүгэлэлтэд дураараа амьдрдаг байсан бол яах гэж гим нүгэл хийхгүй гэж зовж ингэж амьдраад байгаа тий. Очиод нөгөө ламдар очиод ном уншуулад гоё болчоод буцаад нөгөө хийдэг зүйлээ хийгээ явж байгаатай яг л адилхан болоод хувирчж байгаа. Тэгэнгუთ Библи бидэнд өгөгдсөн нь шал утгагүй болчихж байгаа шүү дээ тий. Цаашаа яаж амьдрах арга замын хүртэл бүр сургаалт намдэр очсон шүү дээ. Хэрхэн амьдрах юуг нь хүртэл ингээд тий өдөр тутмын амьдрал хүмүүстэй нийгэмдэр хэрхэн харьцах гэдэг бүх зүйлийг зааж өгч байгаа байхгүй. Тэнгууд тэр зүйл нь тэр зүйлийг нь дагаж хийхгүй бол зүгээр л нийгэмдэр амьдарч байгаа хүмүүстэй яг л адилхан болоо хувирчна. Тийм байсан бол Бурхан та нар тий шүүлтийн өдөр ирэхэд та нарын хийсэн зүйлээр та нар тамд орох уу, деваачнд орох уу гэдгээр чинь шүүгднэ гэж Бурхан тэр үгийг хэлэхгүй байсан байгаа л гэж бодож байна. Бурхан хангалттай биднэрт нөгөө шаардлага тавиад нөгөө шаардлагатайгаа хамт биднийг биелүүлэх тэр хангалттай өөрийнхөө үг болон ариун сүнсээ өгсөн учраас ариун сүнс бидэнтэй хамт байж ариун сүнсээр боломжтой болгоод өгсөн байгаа байхгүй. Тэгэхэд бид нар үнэхээр ариун сүнс байхгүй юм шиг ингэж амьдарч бас явж байгаа байхгүй. Тэр шалтгаан бол над дээр би юу гэж бодсон бол би яагаад ариун сүнс гэдэг дуудаад байгаа мөртлөө яагаад ингэж өөрчлөлтгүй ингээд бүрэн өөрчлөлтгүй ингээд хичээгээд байгаа мөртлөө яваад байсан шалтгаан надад яг ингээд юу эзнээс эмээх үү гэдгийг мэдгүй. Тэр нөгөө яг холцтой нөгөө номлол сонсгорч хүн чинь ингээд бүх дотор маань ингээд бүх ойлголт маань бүгд ингээд холимог ингээд гашил сүү нөгөө эдэм хийгээр хаах гашилчдаг тий. Тэр шиг ингээд яг ингээд ойлголтууд маань дандаа хагас дутуу ингээд тэгсэн мөртлөө ингээд тэгэнгүүт яг ингээд ариун сүнсээр дамжуулаад яг үнэн үгийг сонсоод ирэнгүүт л эзнээс эмээх үү яг ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт
яг энэ гим нүглүүдийг, энэ нарийн, энэ зүрх сэтгэлийн, энэ бодол санааны гим нүглийг ялах тэр нэгүслийн хүчийг бурхан биднэрт аль хэдийн өгсөн байгаа байхгүй. Аль хэдийн нөгөө тэгт аваад онгоцоор нисгэж байгаа бол онгоцон дотроо бүх одоо хоол унд идэж уух юм байдаг шүү дээ. Яг тэр шиг бурхан аль хэдийн бидэнд өгсөн байгаа байхгүй. Загалмаагаар ялаад тэгэхэд аваагүй юм шиг ингээ амьдраад байсан айгүй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр эзний үгэн дээр 96-гийн 4-өөс 4 дээр болох ингэж штэ бидэрт учир нь нэгэнтээ гэгэрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг билгийг амссан гэж байгаа байхгүй. Амссан ариун сүнсний хуалцагч болсон Бурхны сайн үгийг болон эрх үеийн хүчийг амссан атлаа. За энэ зүйлийг ингээ амссан атлаа заяо. Дараа нь завхааргасад дахин шинээр гимших боломжгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөө Бурхны хүүг дахиад цовдлж илэрхий гутамшиг болгодог гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнд үнэхээр л эзний бэлгийг, тэнгэрлэг бэлгийг амссан, үнэхээр л ариун сүнстэй хуалцагч болсон юм бол үнэхээр Бурхны сайн үгийг, үнэхээр тэр хүчийг нь амссан хүн болвол ямар ч хэлсэн үнэхээр тэр завхаарч тэр одоо гим нүгэл үлдэхгүй үнэхээр байх тэр тал дээр үнэхээр тэр хүчийг амссан чинь байх юм боломжтой болгоод өгсөн байна эзэн те. Тийм учраас хэрвээ та нар ингэсэн бол та нар дахин гимшиг тэр боломжгүй шүү гэж бүр хатуу сануулж байгаа байхгүй бид нар те. Яагаад гэвэл та нар тэд өөрсдөө Бурхны хүүг дахиад цовдлж илэрхий гутамшиг болгодог аж гэж байгаа байхгүй. Тэгэхээр Бурхны бас зүрхэнд гашууддаг зүйл бол эзэнд итгэсэн авралыг авсан хүмүүс гим нүгэлтэйгээ хутгалдаад яваад байхад эзэнний зүрх үнэхээр маш гашууддаг байгаа байхгүй. Маш ингэж харамсдаг те. Энэ дээр бас нэг юм өгөөд шин. Та нар үнний замыг мэдчихэд эргэж буцшууд та нар анханасаа мдэггүйсэн дээрээ гэж өгөөд штэ. Тийм тэнгууд бараг мдэггүй байсан илүү дээр болж таарж байгаа байхгүй. Тэнгууд тэр чинь Бурхныг мэдхгүй юм чи Бурхан те за мэдхгүй юм чи ийм зүйл хийж байгаа гэж бас байж болох байхгүй. Тэнгууд мэдчихэд хийчихвэл энэ нөгөө нэг юм санаатай гэм нүгэлтэй санаатай үйлдэл болно. За тэгэхээр хүн авралаа алдаж болох уу гэдэг асуултанд бид нэлээд тодорхойлууллаа. Хүн гим үлдээд байвал мөнхийн усад орох уу гэдэг асуултыг тавихаас ер нь бол тэрэндээ бас нэлээд ярьчлаа тий. За тэгвэл титэм шагнал ер нь хэнд ирэх вэ? Тий. Гим үлдээд байвал гим үлдсэн чаврагдана шагнал байхгүй гэдэг үгийг бид нар тэр зөв тайлбарлыг өгч шүү дээ тий. Тэгэхээр титэм шагнал гэж ер нь энд яг ирдэг юм бэ? Яасан хүнд ирэх ёстой юм бэ гэдэг дээр бас нэг яриад байна. Титэм шагнал Бурхан хэлсэн шүү дээ тийм. Ингээд нөгөө миний нэрийг дуудсан миний хүмүүс өөрснийгөө даруй болгон эзний нэрээр ирэх юм бол тэрүүнд би бүх зүйлийг өгнө гэд. Тэгэхээр яг бид нар яаж тэр титэм ууд тэр бариар руугаа төвчээртэйгээр гүйцгээе гэдэг тэгээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яаж тэр титэм авахын төлөө тэр шагнал авахын төлөө тэр уралдаанд яаж төвчээртэй тэр одоо бид нар яг уралдааны зам дээр л явж байгаа байхгүй. Титэм авахын төлөө уралдааны зам дээр явж байгаа. Титэм авах уу хоцроод тэр барианаасаа таслагдаад үлдэх үү? Одоо яг бид нар яг энэ уралдаанд явж байгаа учраас тэр уралдаанд явахын тулд хамгийн гайхалтай нэгүүлсэн үн Бурхан үнэхээр нэгүүлсэн. Тэр уралдаанд бид нар махан биеэрээ явж чадахгүй гэдгийг Бурхан мэдсэн учраас туслагчаа өгсөн байхгүй бидэнд. Гайхалтай тий. Тэр уралдаанд гүүгээд явхад цанган тэгвэл усыг өгөх ариун сүнстэй усыг өгөх зүйлийг өгсөн. Үнэхээр гайхалтай ядрах үед бид нарыг үүрээд явах Есүс хажууд байна. Ариун сүнс байна. Тэгэхээр яг хөө бид нэр тэр туслагчаасаа тэр хөтчөөсөө тэр туслагчаасаа байнга дэм аваад яах уу гэдэг гим үлдэх тэ санаатаа огт гим үлдэхгүй за яг ингээд уралдаанд гүйж хат хүн ядардаг цуцдаг цангадаг яг тэрүүнтэй ижилхэн бид уралдаанд л гүйж хат үнэхээр санаандгүйгээр тэр гим нүгэл үйлцэн үедээ эзнийг дуудаад ахиж тэндээ хүчийг сэлбээд цаашаа уралдаанлынхаа тэр тэтмийн төлөөгүй хүчийг Бурхан нэгүүлсэнгээр өгцөн байхгүй тий. Тэр нь үнэхээр гайхалтай. Тэгэхээр энд ингээд бид нар гэрчлээ сууж байгаа нь бид нар үнэхээр төгс төгөлдөр ариун болох ш харин уралдааны зам руу хамтдаа гүйхийн төлөө та бүгдийг ч гэсэн хамтдаа бас унахгүйгээр бүгдээрээ тийшээ гүйхийн төлөө бидэнд юу хэрэгтэй тэр зүйл рүүгээ
явахын тулд те юу хэрэгтэй байна гэдгийг л ингээд хуваалцаад байгаа шүү. Тэгэхээр нөгөө за гэдэг нөгөө бас нэг буруут гарна те. Өө энэ өөрснөө юм ариун ч юм уу те тийм гэж бид нар ч гэсэн эзний дотор зүвт байхын төлөө өдөр бүр тэмцэж өдөр бүр ариун сүнсээр чиглүүлэгдэж үнэхээр яг ийм байх шүү гэдгээ дотроо уудалж үнэхээр тэр дотор бас л сэлбэгдэж явж байгаа. Тэгэхээр үнэхээр та бүхэн ч гэсэн өнөөдөр бидний ярьж байгаа зүйл дээр ч гэсэн тэр титэм тэр барианд олуулаа ормоор байна. Монголчуудаа олуулаа ормоор байна. Тэр дотор ингээд үлдээмээргүй байна. Тэхийн тулд яг тэр зам руу тэр уралдаан руу титэм авахын төлөө бидэнд замд тохиолддог тэр саад бэрхшээлийг давхад ийм асуудал байна шүү гэдгээ бид нар гэрчлэлээрээ дамжуулж бас ингээд хүргээд байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна те. Тийм. Тэгээд нөгөө би тэгээд нөгөө яг ярьсан чинь нөгөө санчлал да нөгөө нэг юм юу гэдэг чинь нэг видео гэдэг байхгүй. Тэгсэн чинь тэр нэг сохор охин байдсан. Тэгээд уралдаанд ингээ гүйсэн чинь аав нь нөгөө хамт гүйж идэг байхгүй. Тэр юм мэдээдгөө. Тэгээд бид нар бол ингээд нөгөө уралдааны замд гүйж байгаа. Үнэхээр бас бүдрэх үе байна. Гэхдээ босоод те бид нарыг бурхан аав дэмжиж байгаа. Өвдгөөг өгөөд бид нар дахиад гүүхт ир хүч чадлыг уран зургийг өгдөг бидэнд ариун сүнс туслагч байна. Есүс Христ бидэнд үнэхээр бидний төлөө зуучлан залбирч байгаа. Тэгээ гайхалтай үнэхээр итгэлийн амьдрал нарийн замаар явна гэж тийм амар биш. Гэхдээ амар болгоод үнэхээр бидэнд бүх зүйлийг хангамжийг өгсөн байгаа. Тэр нэгүслийн эзэнтэй хамт байхад бол тийм хэцүү биш юм а гэдгийг бид нар бас ансаад явж байгаа учраас та бүхнийг ч гэсэн энэ гайхалтай энэ жинхэнэ ам тэ бэлхэн ам руу ороосоо гэж хүсээд энэ гэрчлэлээ ярьж бид өөрсдийгөө биш бурхныгаа алдаршуулж байгаа юм аа. Нөгөө Паул хэлдүүстэй та нар уралдааны замд гүйчтэй нэг нь л шагнал барай эзэлдэг шүү дээ. Тийм учраас би өөрөө хэлсэн зүйлдээ тэнцэхгүй байх уу гэж өөрийгөө залхааж боолчлтгоо гэж байгаа юм. Тэгэхээр Паул хүртэл өөрийгөө ярьж байгаа зүйлдээ залхааж боолж тэр зүйлдээ тэнцхийн тулд хичээж хахад тэр тусмаа бүх хүмүүс л тэгж амьдрах шаардлагатай шүү дээ. Яг бол Библиэд бичигдсэн байгаа учраас дээрээс нь Бурхны үгэн дуулууртай ариун сүнсээр удирдуулаад гэтээ одоо ингэж байгаа байхгүй юу? Яагаад энэ нь амар чухал зүйл байгаа гэхээр хүн өөрөөхөө явхад яг үндэ тэр зүйлийг дуусгаж чадахгүй. Яг бол би нэг өөрөө яг өөрөөхөө явж үтсэн учраас тэр аюу хэцүү байхгүй. Надад Бурхны 10 тушаалыг өөрөөхөө биелүүлнэ гэдэг үнэхээр хэцүү санагдсан. Яг бол би чеклээд 1-2-оор энийг хийж л одоо энийг боломжгүй зүйл байна. Чин тасралтгүй үргэлжих зүйл байгаа учраас би нэг өдөр нэгийг биелүүлчихлээ. За ашигуд нэг өдөр би нөгөөдгийг мартуулъя. Тэ? Мартаад тэр гим нүглийг үлдчихвэл одоо тэр нь өөрөө надад яаж тусах уу гэмгүүд үр дагавар нь зүгрээд ирж байгаа шүү дээ. Тэгүн гот тэр аюу хэцүү зүйл боловч байгаа байхгүй. Тийм болохоор бидэнд ариун сүнс үнэхээр чухал юм байна. Ариун сүнс энэ бүх зүйлийг мэдүүлж, илчилж те бид нар ингэ зүмийн замаар хөтлөн дагавал бид нар тэр гим нүглээс гарах хүч чадлыг өгж байгаа. Тэгээд тэр гим нүглээсээ бид нар гарчингууд дахид зэрэг зүйлээ хийхэ бочиж байгаа. Яг бол тэр зүйлдээ нөгөө нэг бүхэн гэж ярьдэн шүү дээ тийм хүчингууд дахиж хийхэ бочиж байгаа байхгүй. Тэгүнгууд тийм учраас бид нар нөгөө ариун сүнс айгүй чухал юм байна гэдэг би бүр одоо бүр үнэхээр сайн ойлгож ингээд мэдэж авч байгаа. Яагаад тэгэхээр өмнө нь ингээд Бурхны замыг дагаад бас нэлийн хугацаа явсан шүү дээ. 4 жил гэдэг бол хэцүү махан биеэрээ зүтгэхэд бол нэлийн урт хугацаа байгаа байхгүй. Тэгээд бодоход яа тэрэнд явж исэн зүйлүүд зүгээр миний дотор тэр гим нүглөө зүгээр буцалч одоо юу гэдэг гарч би өөрөө ирэхгүй тэдгэрийг үлдчихэж байгаа байхгүй. Тэгвэл хүний өөрийн нүдэнд зүгсэн зам бүхэл рүү хүргэдэг гэж байгаа. Тэгэд олон хүмүүс олон итгэгч нар өөрийнхөө нүдэнд зүгсэн замаараа айгүй халахж байгаа. Би ч гэсэн өөрөө тэгж алхаж исэн болохоор нөгөө нэг бас айгүй сайн мэдээд байгаа. Тэгвэл тэд зүйлүүд намайг өхөлт хүрэх зам байсан юм байна. 3 нүгийг төлөө 180 градус эргээ. Нэрэл гимшэл яасан чинь би бүр шал эсрэг зөвлөөнд явж исэн байна гэдгийг ойлгож ухаарсан. Бүр эсрэг талд нь гараа явцсан. Шал өөр зөвлөө явж исэн юм байлаа. Махан биеэрээ зүтгэх нь өөрөө Бурханаас ингээд холдуулаад Бурханы эсрэг тал руу гаргаж байна. Тийм наадаж ирсэн чинь нөгөө эзэн зам үнэн амин гэсэн шүү дээ. Яг жинхэнэ замаа болол үннийг ойлгоно, үнэн намайг чөлөөлнө. Тэгэд яг амь руу орж байгаа байхгүй бэлхэн амь руу. Тэгээд ирэхээр нөгөө итгэлийн амьдрал чинь нөгөө түүртэй
маш хэцүү ингээд юм шиг дарамттай юм шиг байгаад исэн бол тийм биш. Нөгөө эзний буулга аятаа бөгөөд те хөнгөн гэдэг тэр боолго руу оронгууд л тэгтээ мэдээж бидэнд бас садаа байгаа те бидний махан бие байгаа бас дайсан болох диавол бидэнд лөө дайрдаг. Диавол биднийг ялалдаг, буруутгадаг. Ялалгаа болон буруутгалаа ирэх юм бол тэр ялалгаанда унаад удаан байж болохгүй байлаа гэдгийг бас тий өөрсдийн гэрчлэлээс бид нар бас хэлж байна. Яг гэвэл эзэн биднийг сахилгажуулдаг, харилдаг хүүхдүүдээ эзний ариун сүнсний зэмлэл, сануулга болвол шал өөр хайр дотор зөөлөн ирдэг. Харин дайсан бол ялалдаг. Тийм учраас яллуулаад тэндээ тэгээд байгаад иж болохгүй шүү. Тэ яллагаанаас хурдан эзэн бидэнд эрх мэдээ өгсөн шүү дээ. Есүсийн нэрээр диаволыг тэ эсэргүүц гэж хэлсэн шүү дээ. Эсэргүүцээд үнэхээр хурдан босч ирээд яг уралдаан замд гүөх хэрэгтэй байгаа гэх тийм. За халелуя. Бурхан нэг бол амжилттай бөгөөд гайхамшигтай. Хайр эмэл өршөөлийн үслэр дүүрэн эзэн гэж боддог. Бурхан үнэхээр шудраг. Одоо бурхны ингээд бид бол өндөр байгаа учраас маш их ялгаа. Бурхан чинь ямар их шудраг юм бэ гэдгийг үнэхээр харж байна л да. За бидэнд үгээ өгсөн. За ариун сүнсийг өгсөн. Гэм нүдгүй амьдрах боломж байгаа гэсэн. Үгүй тогтохгүй өөрөө биднийг хончноо дуудаж гаргаж ирдэг. Сонгож авдаг. Сонгосон нэгнийг аваад цэвэрлдэг, бэлддэг, тосолдог. Энэ хончин биднийг хончилдог. Энэ нарийн зам дээр бид нар гэм нүгэлгүй байхад мэдээж ариун сүнс бидэнд гайхалтай туслана. Гэхдээ яг хончингуугаар та зөвхөн ариун сүнсэнд ганцхан найдаад одоо гэртээ Библи бариад суугаад бас хэр зэрэг хот явах одоо яагаад гэвэл сүм чуулган гэж заавал байгаад байгаа юм бэ? Яагаад хончин гэж байна? Яагаад биднийг хойно гэж сүргэлж амьдрах тухай яриад байгаа юм бэ бас? Мэдээж яг одоо үнэхээр нөхцөл нь байхгүй хүмүүстэй бол бас л мэдээж бурхан шудраг учраас одоо хаа хол ганцаараа сууж байгаа хүнтэй бол очи тэр миний хончин дээр очиагүй шүү дээ гэж ярихгүй л байна. Магадгүй өнөөдөр та хончинд хамрагдах боломжтой газар байж байгаа бол чи миний хончныхаа талаар ярьсан шүү дээ. Миний хоннууд яриад л байсан шүү дээ. Тэгэхэд яагаад сонсоогүй юм бэ? Яагаад ойлгоогүй юм бэ? Гэм нүглээс эрэг гэж бид нар дамжуулсан шүү дээ гэж бас шүтээ өмнө очих үедээ тийм. Гэдгийг бол бас нэг санаас ирэх цаг магадгүй гэж та болсон байж магадгүй. За, ерөнхийдөө бид өнөөдөр аврал алдагднаа, мөнхөө усад хэн очих вэ, шагналж авах вэ гэдгийг ярьж байна. Энэ сэдвийнхаа хүрээнд одоо нэмээд хэлэх зүйл байвал хэлээд тийм энэ удаагийн гэрчлийн төгсгөл цагаа гэж бодож байна. Тэгээ сайн нөгөө нэг зөв онцны талаар хөндөж ирлээ тийм. Тэгээ би өөрийнхөө гэрчлэлийг уулзахад өмнө өөр сүмд явж байсан. Тэгэхэд бол үнэхээр яг тэр өмнөх сүмийн пасторууд яг пасторууд бид нарыг чиглүүлдэг. Мэдээж бүх хоолыг ингээд бэлэмээ гэж тавглаад өгөхгүй. Гэхдээ чиглүүлдэг. Тэгээд чиглүүлж өгөхдөө дутуу чиглүүлж ирсэн юм билэ. Тэгээд тэрийг би энд ирээд одоо яг энэ бүхэнцний хүсэл жуулгандаа ирээд яг ялгааг нь олж харсан. Тэгээд одоо манай энэ сүмийн пастор тунгалаг пастор маань болохоор яг тэр биднийг маш зөв чиглүүлж байгаа. Тэгээд маш зөв удирдах байгаа. Тэгээд хамгийн гол нь яг ариун библиэс л заадаг. Ерөөсөө өөр тийшээ хайлтгүй. Өөр янз бүрийн тэр одоо сэтгэл судлал ч юм уу, өөр янз бүрийн тэр теологч юм уу ерөөсөө тийхгүй. Яг ариун библиэс л барил энэ үг чинь ингэж хэлж байгаамаа гэд маш нухацтайгаар, маш зөвөр, үннээр, цэврээр зааж өгч байгаа. Тэгээд яг тэр өмнө нөгөө нэг өөр тэр нөгөө холимог номлол гэж түрүү ярьсантэй ингээд нөгөө тэр буруу чиглүүлэлт, дутуу чиглүүлэлт байсан учраас энд ирээд ялгааг нь маш хурдан олж авч чадсан минь үү. Тийм бид нар одоо бүгдээрээ л тийм байгаа тийм болохоор тэр чиглүүлэгч болох пастор маань бас маш чухал. Тийм. Биднээс бас аль талаас л нөгөө нэг хүүхэд сурахад те хүүхэд өөрөө хичээх хэрэгтэй, эцэг хичээх хэрэгтэй, багш хичээх хэрэгтэй гуруулаад хичээж тэр хүүхэд тийм ганцхан хүүхэд ганцаараа биш. Тийм. Яг тэр шиг бидний итгэлийн процесс бас яг тийм болохоор бас пастрын үүргээр л маш чухал байгаа. Тэгээд бас зөв пастраа олох, сонгох тэгээ сайн хэлсэн шүү дээ. Боломжтой бол тий. Үнэхээр сонгох боломжгүй бол одоо бас хэцүү юм байна. Бас одоо бахны өмнө очиод арай л өөрөөр яригддаг байх та тий. Хэрвээ байдаггүйсэн бол тий. Гэтэл өнөөдөр биднэрт боломж байна. Дүүрэн байна. Тий.
Тийм болохоор энэ маш зөв пастор үүрэг өрөөл бас маш чухал. Тэгэхээр энийг бол итгэгч хүн өөрөө шалгах одоо миний өнөхөр ханчин зөв байна уу, намайг чаглуулж байна уу, биднийг чаглуулж байна уу, биднийг өөрчилж байна уу, үнэхээр ариун сүнсээр хөтгөлт юм уу манай пастор гэж шалгах эрх нь итгэгч хүнд байдгаа гэж бас бидний өмнөх гэрчлэлээр яригдсан байгаа шүү дээ тийм. За ингээд өшөө нэмэх үг байна уу? Ихэд болсон уу? Тэгээ нөгөө нэг бурхан авралт хүрэхэд хэцүү юм шиг хэцүү зүйл бол биш ээ. Тэгээд нөгөө бурхан бол зүгээр л энгийн хүүхдэд л надад итгээ. Тэ хүүхд шиг хүн Тэнгэрийн хаанчил орноо гэж хэлсэн шүү дээ. Тэ тэгэхээр нөгөө нэг хүүхэд гинэн яг энэ зүйлд энэ болно болохгүй энийг болохгүй гэсэн чинь хийхгүй гэдэг шиг л зүгээр л энгийн энэ тэ тодорхой ойлгомжтой бүр юм ингээл урд нь олстой юу энэ ч бүр ингээл гүнзгийрүүлэн судлахгүй бол болохгүй юм байна. Их хэцүү юм байна энэ бурхны замаар явах. Ямар хэцүү юм бэ гэж бодож зүгээр л энгийн зүйл ээ тэ зүгээр л хүүхэд чиг ингээд гинэн итэмхий зөв зүйлийн сонголтоо зөв хийгээл зүгээр л ингээл алхаал ахал юм бол тэр авралт хүрэх нэ шүү л гэдгийг төгсгөлний хэлээ. Хүн зүйл олох юм аа. Тийм зөв гэхээр ч нөгөө яг нөгөө зөвтгөл дотроо те эзний дотор хүн сайн өөрийн зөв гэснээр биш те биш те тэгээд харин тий тэгээд нөгөө ачаага өөрөө ч юм уу үүсээр биш хичээл зүтгэлээр биш хүний мундагаар биш эзэн хэн өөрийгөө даруусгаж даруу болцлогсон тэр хүнд хүн эзэн үнэхээр нэгүслээ өөрийгөө ховчилж илчилдэг. Тэгээ бидний итгэлийн одоо хамгаалалт бол даруй байх те биднэрт үнэхээр бардам байдал бол ёстой даруугийн эсрэг шүү дээ те. Тэгэхээр тэр бардам зангаа өгүүлээ даруй байгаад үгэнд дуулууртай байх, үг тушаал дуулууртай байх ёстой. Тэгээд эзнээс эмээх үе тэгээд Христийг те төвөө болгож амьдрах нь маш чухал юм аа гэдгийг бид нар ойлгож ухаарал явж байна. Тийм заалмайг яг төвөөр болгож цагламанаас холдсон байдаг тийм. За энэ хүрээд өнөөдрийн гэрчлэл төгсөж байна. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа.